Сайн байцгаана уу үзэг сонсогчдоо. Тархины алаас подкастын дараагийн дугаар та бүхэнд хүргэж бэлэн болсон байна. Тэгээд өнөөдрийн дугаарт маань сэтгэл судлаач Хонгорцол урагдсан ирсэн байна. Бидний урилгыг хүлээн авч подкастт маань оролцож байгаа танд баярлалаа. Баярлалаа. Тэгээд Тархины алаас подкастыг бас сонсдог сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд би бас өөрөө зочин болохоос өмнө их сонсдог байсан. Тэгээд зочин болж орж ирсэндээ бас баяртай байна. Тэгэхээр өнөөдөр болохоор хоёулаа илүү өсвөр насны хүрээний асуудлуудыг илүү ярилцъя гэж хэлсэн байгаа. Тэгээд хамгийн ихний асуултаа ингэж эхлэмээр байна л да. Өсвөр нас гэж сонсохоор хүмүүс ингэдэг штэ. Эсвэл хэцүү, зүрүүд юу гэдэг чинь хямралын үе, шилжилтийн үе гэл дандаа юм сөрөг үгнүүдээр тодорхойлоод байдаг. Тэгэхээр судлаач одоо мэрэгжилтэн хүний зүгээс энэ өсвөр нас өөрөө яг хямрал яг муу юм уу? Эсвэл зөвхөн хүний амьдралын юм хөгжлийн үе шат юм уу? Аль талаар нь илүү бид нэр ойлгол зүгээр вэ гэдгээс хэлээ. Тийм одоо нөгөө нэг яалтчгүй нийгмийнхаа хөгжлийг дагаад манай сэтгэл судлалч гэсэн хөгжлөө дагаад өсвөр нас гэдэг зүйл дээр айгүйх одоо ач холбогдол өгдөг болж байна. Өсвөр нас гэнгүүл эцэг эхчүүд одоо нэг юм хүний нэг юм хөгжлийнхаа дагуу туулж өнгөрөөдөг нас штэ энэ чинь. Тэгэнгүүт амар акцент тийм ач холбогдол өгж байгаа үед бол өгж байгаа. Айхтар хямрал гэхээсээ илүү бол хөгжлийнхаа дагуу л явж байгаа. Бид нэр одоо жишээ авч тайлбарлангууд нэг өндөр барилгатай дандаа жишээ авч тайлбарладаг шүү дээ. Тэр чинь одоо хундаамаасаа эхлээл тэгэл 1 2 3 4 гэл дэшэнэ явна. Яг тэрнтэй адилхан бид нэр эхээс төрлөө тэгэл 1 2 нас 3 4 нас гэл одоо хөгжлийнхаа жамаар явж байгаа. Хөгжлийн сэтгэл судлалын үүднээс бид нэр тайлбарлавал бүх наснд хямрал байдаг. Хүн нас шилжих болгонд насны хямралууд байдаг. Одоо 3 насны хямрал гэл байна. За сургуульд орлоо 6-аас 7 насны хямрал гэл байна. За өсвөр наснд мэдээж одоо орж ийн өсвөр насны хямрал. За тэгэл одоо 40-оос хойш ахмад насны хямрал гэл тийм нас болгоныг дагаад хямрал явагддаг. Өсвөр нас бол яг хөө зүгээр гол онцлог нь юун дээр байгаад байна вэ гэвэл хүүхэд наснаас том нас одоо насан туршид руу шилжиж байгаа энэ шилжилтийн үе байгаа учраас яг хөө бусад насны хямралыг бодвол арай жоохон хүчтэй заримдаа явагддаг гэх юм. Тэрүүгээрээ л ялгаатай. Анхаарал татах үс юм шиг тийм. Тэгэхээр энэ бол одоо хүн бүрийн амьдралдаа туулдаг нэг үе шат байх нэ. Яг хөө нөгөө цаг одоо үеийнхаа нөхцөл байдлаас шалтгаалаад хүмүүс нэг өөрсдөө ингэ мэдрээгүй юм шигэр бас ингэ ярьдаг штеп. Бидний үед нэг юм байгаагүй. Ямар сони одоо юм хүмүүс ийм болцсон гэд. Тэгэнгүүт энд ийм цаг үеийн ялгаа байгаад байна эсвэл тэр үед анзаардаггүй байсан юм болов уу? Таны хувьд юу гэж ажиглагддаг вэ? Энэ зүгээр орчин. Одоо бидний үед би зүгээр өөрийнхөө өсвөр насыг жишээ аваад үзье л да. Бидний үед чинь нийгэмд одоо ингээл янз бүрийн гэмт хэрэг гардггүй байлаа. Ийм амар шамбаарлцсан өндөр барилга байдаггүй байлаа. Гар утас гэдэг зүйл байхгүй байсан. Интернет гэдэг зүйл байхгүй байсан. Бид нэр дандаа л гадаа тоглолдог гэсэн. Гадаа тоглолдог. Тэгэл орой ээж аав хоолоо ээж дуудангуул гэртээ ордог. Илүү нэг юм нэгнтэйгээ тоглох, айл гэртэж тоглох, тийм нэг амьд харилцаа айгүйх байсан учраас бид нэр тэр насныхаа хямралыг нүг тоглоомын аргаараа, үе тэнгийнхантайгаа одоо харилцаж, ярилцж байгаагаар даван туулаад гарчдаг байсан учраас анзаарахгүй байна. Одоо амьдарч байгаа нийгмийн шал өөр. Ийм амар өндөр барилга байна. Яг үнийг хэлэхэд зарим барилгын гадаад гараа тоглолцох тоглоомын талбайч байхгүй шүү. Гэж хүүхдүүдээ яаж дандаа гэртээ байна. Янз бүрийн гэмт хэрэг толбогдчихоо гэл ээж аав нь гар утас, таблет, ноутбук өгөөл гэртэн тоглуулаад байлгач чинь. Ингээд тэгэхээр нөгөө нэг юм амьд харилцаа гэдэг зүйл байхгүй болоод эхэлж байна. Хүүхд чинь дандаа л нэг юм гадаа гоё өсөр төвцөл тоглоол явж идэг. Тэр харилцаа дутагдаад эхлэнгүүд хүүхэд илүү яаж ийн дотгошоо болоод эхэлж байна. Дотгошоо болоод эхлэнгүүд хүн л юм чинь нөгөө нэг тоглох, ярих хэрэгцээ байгаа. Тэр нь хангахдахгүй болоод ирэхээр л одоо уур бухимдал, стресс гэдэг зүйл рүү ороод ирчихин. Бидний зүгээр амьдарч байгаа орчин асар их өөрчлөгдсөн. Тэрнтэй холбоотойгоор бидний одоо энэ зан харилцаа, сэтгэл зүйд дагаад өөрчлөлт гарч байгаа гэсэн. Нөгөө хорвоотой танилцсан түүх гэдэг шиг ингээд орчин тойронтойгоо танилцаж ийм хөгжлийнхаа үйл явцыг одоо явдаг. Гэтэл нөгөө цаг үе өөрчлөгдөнгүүт тэр нь зарим нэгэн хязгаарлалтууд ч юм уу эсвэл болгоомжлох мэдрэмжүүдээс үүдэлтэйгээр одоо илүү эрүүл амьд харилцаа руу орох нь багасаад. Тэнгүүтээ энэ нь нөгөө хямралыг илүү өдөөх магадлалтай гэж сарж болох юм шиг тийм. Одоо бид нар жишээ нь ингээл айл гэртэл
тоглолдог байсан гэл удамжнаас жижиг хог түүгээл тэрүүгээр хоолон тэгэл чи ээж нь би аав нь гэл тэр чи өөрөөр хэлэх юм бол энд нэг хэцүү байгаа зүйлээ үеийнхэнтэйгээ тоглож чинь дээрээс нь сэтгэл зүүн үйлчилгээ засалч нь өсвөр нас болон бага насныханд бол дандаа л тоглоомын аргаар хөвчлэн явдаг. Бид нэр хүүхдийн сэтгэл хөдлөл мэдрэмж ингээ гадагшлуулах, за тэгээ сэтгэл зүйн засалта дандаа л тоглоом дээр суурилсан аргуудыг хэрэгэлдэг. Өөрөөр хэлэх юм бол бид нэр тэр үед яагаад сэтгэл зүйчэд ханддаггүй байсан, сэтгэл зүйчд одоо ийм хэцүү байдлуудыг яагаад мэдэрдэггүй байсан гэвэл нөгөө нэг тоглоомуудаараа бид нар өөрсдөө сэтгэл заслыг явуулсан байхгүй найзтайгаа тий эгчтүү болж тоглоол, эсвэл нэг айлын ихнэр болж тоглоол, эсвэл нэг айлын баг хүүхэд болж тоглоол, тэгэл хоолоо идсэн үү, ямар хоол вэ? За гэртээ ороорой гэл нөгөө нэг чулуун гэрмэрийн хаалгыг онгойлгож өгвөл ингээл бид нэр өөрсдөө хангалттай тийм тоглоом тоглодог байсан учраас сэтгэл зүйн үйлчилгээ хэцүү байдлаа даван тулаадсан. Одоо яг миний хүүхдүүдээс ингээл би одоо бас өсвөр насны дүүтэй. Тэдний үед бол ингэж нэг айл гэртээ тоглох ойлголт байхгүй ш мэдэхгүй. Гэр гэртээ ингээл ороод осолтгүй анги дээрээ нээзүүдтэйгээ нэг 5-10 үг сольж гин. За тэгэл гэртээ байгаа үедээ бол нөгөө гар утсаа үзэж гин, таблетаа үзэж гин. Тэгэл зурагтаар солонгос кино ч юм уу дуртай амиа үзэж гин. Ямар ч тийм нэг юм амьд харилцаа байха болцсон. Бидний үеийн тэр баавгаан жихмэх гэл янз бүрийн тоглоомыг одооны хүүхдүүд мэдэхгүй ш. Тоглохгүй байгаа юм чинь яаж мэдвэвд. Тэгэхээр чин тоглохгүй гэртээ байгаа хүүхдүүд стресстэй л. Харилцаа өрнөх юм хэлбэрүүд өөрчлөгдсөн санагдаад байна л да тийм. За одоо тэгвэл хоёлаа ярилцлагааны юм эцэг их рүү илүү чиглүүлээ л та. За олон нийтэд мэдээж хэрэг өсвөр насны хямралтай холбоотой одоо ойлголтууд байдаг. Тэгэнгүүт эцэг эхчүүдийн дунд ямар юм буруу ойлголт байгаад идэм бол яг өсвөр настай холбоотой тэр дундаа өсвөр насны хямралтай холбоотой. Тэр нөгөө эндээс буруу ойлголтуудаа танин мэдсэний дараа үйлдэл хийх боломжтой санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр та энэ тал дээр ямар буруу ойлголтууд байдаг вэ? Нэгдүгээрт яг түрүүний ярьсан дээрээ дөрвөлөд хэлэхээр л дээ ихэнх эцэгчүүд би ч гэсэн өсвөр насныг туулаад өнгөрсөн. Бидний үед одоо тийм ингэж стресстэй уурлаад ашигчж гуайхчдггүйс эднэр одоо яг юу тутсан гэж ашигчж гуайхчдаг юм. Бид нэр одоо өмсөх одоо хувцас идэх хоол үнэтэй сургууль хүссэн дугууланд нь юу гэж дутаахгүй сургаад явуулж гин. Тэгж яхад юундаа ингээл одоо бухимдаал уурлаад бахираад идэв ингээд. Тэнгүүд нөгөө талаас эцэг их өөрсдөө хэрэгцээг илүү материалын талаас нь агуун сайн хангаж өгöd байна. Үнэтэй хувийн сургуульд явуулж гин. Нөгөө бассейн өөр юу гэдэг балет гэл гой дугууланд нь явуулж гин. Үнэхээр яг тэ өсөхгүй байна, хувцастай байна. Гэхдээ сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг зүйл чинь бид нэр яалтчгүй ярилцах, тоглох, үе тэнгийнхантайгаа сэтгэл хөдлөл мэдрэмжээ хуваалцах гэд янз бүрийн тийм хэрэгцээнүүд байна. Тэнгүүд эцэг эхчүүд бол яалтчгүй материалын талаас нь хараад юу ч дутаахгүй байхад гэдэг. Нөгөө талд хүүхдэд ганцаардлын мэдрэмж, сэтгэл хосрох мэдрэмж, гүнхтэй мэдрэмжүүд байгаад байна. Тэрийг гадагшлуулж чадахгүй л хаад. Тэгэхээр илүү нөгөө харилцаа, сэтгэл мэдрэмжинд нь би юуг өгч чадах уу гэдэг рүү хараарай гэдэг мессежийг эндээс өгч дээ. Ингээд тийм материалын мэдээж хэрэг боловсрол чухал, сургууль чухал тэр зүйлээс гадна сэтгэлд нь ямар хэрэгцээ байгаа вэ? Харилцаанд нь ямар хэрэгцээ байгаа вэ гэдгээс нөгөө нэг одоо дарыг үйлдэл эхлэж болохоор санагдаад байгаа байхгүй. Тэгэнгүүт хүүхэд яг өөрөө тэр тундаа өсвөр насны хүүхэд өөрөө яг хинээс юм хайр халамж, хүлээн зөвшөөрөл мэдэрдэг юм болоо. Яг нөгөө олонний дунд ингэдэг шүү дээ. Өсвөр насны хүүхдийн хамгийн одоо ойрын хүмүүс нь бол найзууд нь болцсон байдаг. Тэгэнгүүт найзуудаас л хүлээн зөвшөөрөл хайрыг аваад тах хүүхд хангалттай байд юм уу? Хинээс илүү хайр хүлээн зөвшөөрлийг аваад идэв. Энэнд нь эцэг эхчүүд яаж хандвал зүгээр юм бол? За одоо яг ингээд би зөвлөгөөнд ирж байгаа хүүхдүүдэд ажиглаад энэ дээр тэдний кейс дээрээс ингээд ярих юм бол яг одоогийн өсвөр насны хүүхдүүд илүү нэг юм хувийн орон зай гэдэг зүйлийг агай ингэж чухалчилдаг болцсон байна. Өөрийн гэсэн нэг юм өрөөтэй ч юм уу. За эсвэл нэг ээж аав нь за хийх үйлдэлийг нь заавал заагаад байхгүй, өмсөх хувцсыг нь одоо тий ийм хувц өмс гэдэг байхгүй. Илүү нэг юм хувийн орон зай би даасан байдлыг агиух эрэлхийлдэг болсон. Тэгэнгүүт манай эцэг эхчүүдийн түгээмэл гаргаж байгаа яг энэ дээр хувийн орон зай руу хэтэрхий ороод. Одоо би нэг 14 хоногийн өмнө нэг юм болсон кейс дээрээс жишээ аваа ярих юм бол би ингээд одоо Улаанбаатар эхлэлгүүрээр нэг гутал авах гэж сонирхоо явж байгаа. Тэнд нэг 9-10 дугаар ангийн байртай охин ээж хоёр байгаа. Тэр хоёр ингээд дэлгүүр дотор маргалдаад охин уурлаад цүнх мөхөө шидлээд за ингээд болсон кейс нь юу вэ гэд ажиглаад ахаар ээж тэр нэг
охин хүүхд болохоор амхандаа л нэг жоохон цагаан ягаан нэг юм гэгээлэг өнгийн гутал өмсүүлчих гээд байдаг. Охин өөрөө хар өнгийн гутал авах гээд байдаг. Тэгмээ дулааны улирал болж ин чи гэгээлэг өнгийн хувц өмс гээд ээж нь уцтгээд байдаг. Охин би энэ над өнгөнд таалагдахгүй би энэ хар өнгийг авмаар байна. Гэт тэр хоёрын маргаа эхэлж байгаа юм. Яг тэ тэр гутал бол хүүхэд угаасаа өсөж яваа хүүхэд нэг 2 3 жилийн дараа загварант хуучрна. За тэгээд мэдээж багтана тий сольж болох зүйл ахгүй. Тэрэн дээр нь тэгэл яг та өөрийнх нь хүслээр тэр хар өнгийн гутлыг аваад өмсүүлчихтэй. Тэгэхгүй тэгээд дэлгүүр дотор бараг ингээл 10 20 минут хоёул хэрэлдээд байгаа хгүй. Ээж тэр гэгээлэг өнгийн гутлыг өмсүүлчих гээл охин хар өнгийн. Гэмтчлэн иймэрхүү жижиг одоо сонголт шийдвэрүүд дээр нэг айхтар оролцоод байхгүй. Тэгэл одоо нөгөө нэг өөрийнх нь шийдвэрээр нь хэлэгчүүл улан зүгээр байгаа хгүй. Тэгэхгүй ингээ хитрхи бүх зүйлд нь оролцоод ахаар хүүхд яалтчгүй хувийн орон зай би даасан байтал мэдрэмжээ авахгүй байгаа болохоор бас нэг уурлах стресстэй байтал нүсэт. Тэр тустай хүн гэдгээр нь хүлээж авах гэдэг шүү дээ. Таны ярьсан чинь ингэж бодогдож байгаа байхгүй. Хүмүүс нэг чамд ямар вэ гэдэг асуултыг юм гээц юм шиг санагдаад идэв харилцаанаас. Одоо ямар ч зүйл дээр жишээлх юм бол намайг одоо би түр ингээ мэрэгжлийн ажлаасаа хол байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ч одоо ингээ сэтгэл зүйн ажлыг ингээ орхиж байгаа юм уу? Хайр мэрэгжил ч юм уу гэл одоо нэг юм шууд өөрийнхөө дүгнэлт зөвлөмжийг гаргаж ирээд байдаг байхгүй. Тэгэнгүүт яагаад энэ үеийн надад ямар байгааг асуухгүй байгаа юм бэ? Тэгээд надад ямар төлөвлөгөө байгааг яагаад асуухгүй байгаа юм бол гэж ингээ бодогдчихсэн. Тэгэхээр хүүхдтэй ч гэсэндээ тэгэхээр багахгүй юм тустай хүн гэдгийг нь ойлгож хүлээн зөвшөөрөөд чамд ямар байгаа юм бэ? Чи юу өмсмөр байгаа юм бэ? Тэр нь үнэхээр ингээд хэвийн байдлаас гажих гадах юм бол тэрэн дээр нь эцэг эхнийг оролцож юм чиглүүлэг өгөх хэрэгтэй юм шиг санагдаад. Тэгэхээр бид нар энэ нөгөө эсрэг харилцаж байгаа хүндээ ямар байгаа вэ гэдэг асуултуудыг нөгөө харилцаанаас битэн мартаарэ гэж хэлмээр санагддаг байхгүй юу? Тэр сая тэр бодогдчихлаа. Тэгэнгүүт одоо нөгөө эцэг эхчүүдийн дунд ийм асуултаас хэрэг идэг. Хүүхэд шууд нөгөө хаалгаас аваад орчдөг болохоор яаж харилцаа ингэ мэдхгүй. Тэгэнгүүтээ эсвэл харилцаанаас айгу зайлс хичээд идэг. Хүүхэд нь харилцах гэл би өгн очдөг байхгүй. Тэгэнгүүт надаас цухтаадах юм а гэдэг юм тохиолдлууд байгаад идэг. Тэгээд сая эндээс бид нар юм хүлээн зөвшөөрөл өөрөөр нь байлгах гэдэг зүйл ингээ харлаа. Тэгэнгүүт хүүхд чинь цухтаад байгаа юм шиг санагдаад байлаа. Ийм үед би тэгвэл яаж харилцаа үүсэх юм болоо? Энэ дээр бас яг одоо зөвлөгөөнд ч байгаа хүмүүсээс дандаа ажиглагддаг ээжүүд нь гэсэн асуудаг. Манай Монгол ээж аавууд тэнийг онцлог байна. Ерөөсөө нэг өмнөөс нь дандаа шийдвэрийг гаргаад өгчдөг. Одоо өсвөр насны өөрийнх нь сэтгэл зүйн онцлог гингод нэг юм өөрөө бие даасан байдлыг мэдрээд өөрийнхөө одоо насандаа тохирсон юм нэг шийдвэрийг гаргах гэдэг ш. Тэнгүүд эцэг эхчүүдийн зүгээс зүгээрс ингээд сонсоод түл чи ямаар юм ч юм ингээд мэдрэмжийг нь яриулаад байхгүйгээр наад чинь тийм юм бэ чи одоо шууд ингэж тэгчих гэдэг нэг шийдвэрийг нь дандаа өмнөөс нь гаргаа өгчдөг. За шийдвэрийг нь өмнөөс нь гаргаа өгчөнгүүд хүүхдүүд заримдаа мэдээж эцэг эхийн одоо тэр нэг шийдвэр таалагдахгүй ш. Таалагдахгүй байхад эцэг их загнах аргаар явчихдаг. Тэгэнгүүт хүүхэд дараагийн удаа за зээж тэлчэнгүүд миний хүсээгүй шийдвэрийг хэлждэг. Тэгээ миний хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг хийгээд загнаад байдаг юм чинь хэлээд яах юм бэ гэд нэг багаар эцэг гэхээсээ харилцаагаа ингээд хумаад идэг. Тэр нь урт хугацаанд болоод эхлэнгүүд нэг юм аура бөмбөлөг үүсгэж байгаа байхгүй. Нэг юм пөөсөн бөмбөлөг дотор өөрөө орцуучаал ээж аав нь ямар нэг юм асуунгууд болохгүй шүү гэд ингээл нэг юм аура бөмбөлөг үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр анханасаа л харилцаагаа эцэг эхчүүд юугүй мэдээж ямар ч эцэг хүүхдээ сайхан амьдрал битгий алдаасаа л гэж бодож байгаа л да. Гэхдээ юмний бас нэг юм баланс тэнцвэртэй байдал хэрэгтэй байгаа байхгүй. Нэг бол хит ингээл өмнөөс нь шийдвэр гаргаад хит ингээл одоо өдөр тутмынхны өмнөд нь оролцоол одоо халамжаа тэгж илэрхийлээд байна. Нөгөө талд бол зарим эцэгч бүр хайчиж байна. Одоо ажил чухал гэл нэг эмээ өвөө дээр нь ч юм уу эсвэл нэг ойролцоо насны эгч дүүнэр бол ингээ 3 4 ингээ гэрт нь ингээ орхиод ингээ. Нэг бол хит орхиод байна. Нэг бол хитрхи оролцоод байна. Тэгэхээр нэг тэр дундуур нэг оролцох үедээ оролцоод хаях үедээ хайдаг. Одоо түрүүний миний ярьсан тэр хувц сонголтыг бол зүгээр өөрт нь үлдээчих хэрэгтэй байхгүй. Тэр бол нэг айхтар хүний амьдрал чухал нөлөөтэй биш шүү дээ. Хувц бол он ирэх тусам хуучрна, хаяна, загвар нь хуучрахаар хүүхд өмсгөө болно. Тэр бол нэг амьдралд яг үнэ хэлээ чухал үнцэнтэй зүйл биш байхгүй. Хувцсны сонголт бол тэрийг бол тэр хүүхдэд нь үлдээгээл өөрөөр нь сонгуулаад явчих. Гэх мэтчлэнгээр л одоо нэг юм баланслах хэрэгтэй байгаа. Тэнцвэртэй харилцаа. Тийм. Тэгэхээр эндээс нэг эцэг ийм юм мэдрэх хэрэгтэй бол тараад байгаас яг хизээ нь би ингээ очих уу, хизээ нь ингээ орохгүй ингээ хүлээгээ сууж явах уу гэд
Тэнгүүд энэ нэг юм мэдрэх ч юм уу ажиглах байдлаа эцэг их яаж хөгжүүлвэл зүгээр юм болоо. Яаж тэгж тэрийг мэдрэх үү? Зарим хүмүүс бол нөгөө анзаарахгүй штэ. Хит оролцоод байгаагаа анзаарахгүй, хит бүүцүүлээд байгаагаа анзаарахгүй. Тэгэхээр яаж энэ дээр анзаарахтай би сурвал зүгээр юм бол. Энэ дээр өөрийнхөө ажил амьдралын хэв маягийг эцэг их харна гэсэн үг. Ер нь бол өөрийнхөө амьдралын хэв маягаар л хүүхдэд ер нь тулгаад хэдий одоо та биеийг нь төрүүлсэн ч гэсэн тэр чинь нөгөө нэг хувь хүн гэдэг талаас нь айгүй хасаарах хэвээр. Магадгүй надаас төрсэн юм чинь би л одоо анхаарахгүй бол болохгүй гэж ихт ингээл бүүцлээд байдаг. Хэдий танаас төрсэн ч гэсэн эн чинь бас нэг өөрийн гэсэн үзэл бодолтой. Заавал тань шиг тийм нэг юм зарчимж байх албагүй. Заавал тань шиг ингээл бүх юмыг төлөвлөвөл түүний дагуу хийгээд байх албагүй. Дээрээс нь өсвөр насны одоо хүүхдүүдээ дээр бас нэг тулгамдж байгаа асуудал. Гаднаас нь харахаар айгүй сайхан өндөр ингээл би эрхүү ингээл том болцсон юм шиг. Тэнгүүд нөгөөд чи яг дотор зүрх сэтгэл нөгөө тархины хөгжил нь бол жоохноор байгаад байгаа байхгүй. Одоо ингээл зөвлөгөөн дэрж байгаа 14 5 настай охтууд ингээл над шиг өндөртэй. За тэгэл эдгээр чинь форум өмсөж байгаа форумны доогоороо бид нар шиг адилхан шилэндэрхгүй өмсөл явангууд нэг юм том охин шиг том хүүхэн шиг харагдал. Нөгөө ээж аавынхнууд нь том болцоо харагдаад байдаг. Тэнгүүд яг тэр нэг юм 13 4 настай тархины хөгжил сэтгэл зүйн хөгжлөөр нь аваад үзэнгүү жоохон байгаад байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө нэг насанд нь тохирсон одоо хариуцлага өргүүлэх, насанд нь тохирсон шаардлага тавих гэдэг асуудлыг эцэг их мэдрэх шаардлагатай болж байна. Тиймд бол өссөн үсээгүй одоо бас нэг жоохон сэтгэл судлалын талаар тий 13 4 настай хүүхдүүдийн тархины хөгжил, сэтгэл хөдлөлийн хөгжил нь ямар байдгийг гэдгийг нэг одоо судлаач эрдэмтдийн дата судлахгүй ч гэсэн нэг анхан шатны мэдлэгтэй бас болохгүй бол хэдий таны нүдэнд нэг том залуу, том хүүхэн шиг харагдаж байгаа боловч доторх нь бол жоохноороо л байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгвэл өдий том болчоод энийгаа ч хийж чадахгүй. Гангууд тэр нэг хүүхэд хөгжлийнхаа дагуу 13 настай одоо чадах зүйлээ л хийж байгаа. Тэр үед чинь хүн төгс бүхнийг хийхгүй шүү дээ. Гэрээ цэвэрсэн ч нэг халтуурд нь гэрийн даалгавраа хийсэн ч зарим хүүхдүүд цөл тал хийсэн болоод орхих ч юм уу тиймэрхүү байдлууд хэвэн шүү дээ. Тэрийг түлхэж зөвшөөрөх хэрэгтэй. Сая таныг нөгөө өдийн насанд хүрчээд ийм ч юм хийж чадахгүй, тэм ч юм хийж чадахгүй гэдгийг хэлсэн чинь тийм яриа их өдөг байгаа. Тэгэнгүүт өдийн насанд хүрчээд ийм юм хийж чадахгүй гэдэг нь яг юу вэ гэдгийг нэрэн тодорхой олох хэрэгтэй юм шиг санагдаад. Өдийн нас гэдэг нь 10 насыг хэлээд байгаа мó 15 насыг хэлээд байгаа мó. Тэгвэл өдийн нас би 15 насанд хүрчээд ийм юм хийж чадахгүй гэдэг нь яг юу хийгээ хэлээд байгаа юм болоо гэх нэг юм тодорхой чиглэл бас юм үгүй хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй надаа. Энэ дээр нөгөө нэг эцэг эхчүүдийг хараад хаар илүү гүйцэтгэл талаас нь хардаг юм байна. За одоо өсвөр насны хүүхдүүдээ бол мэдээд ингээл ажил хийгээл мөнгө ол гэж ямар ч эцэг эхлэхгүй амхандаа л одоо гэр орноо цэвэрлэх хичээл намаа цаг хугацаанд нь хийх за тэгээ доороо 2 3 дүүтэй бол дүүгээ харах ч юм уу илүү нэг юм гэр орны ажил туслуулах талаас эцэг их хүсээд байна. Тэр нь нэг талаасаа гэр орны ажилд эцэг ихтэй тусалж байгаа боловч нөгөө талаас эцэг их юу гэж хардаг вэ гэх юм бол энэ ажлыг те нэг аягийг сайхан угаагаад гэрээ цэмцэдэл цэвэрлээ сурчих юм бол ирээдүйд өөрт нь л хэрэгтэй гэдэг талаас ингээд хүчлээд байна. Тэр нь бол өөрт нь хэрэгтэй юу гэдэг нь хэрэгтэй. Гэхдээ нэг юм хүүхдүүд яаж ийн гэвэл ширээ арчих гингууд цүл пал ингэж арччихгуудаа энэ ирэнгүүдийг нь арчихгүй үлдээчих чинь гинэ. Тэгэнгүүт дутуу хилээ энэ дөрвөн ирэнгийг нь ингээ арчихгүй яасан энэ дөрвөн ирмэг дээр чинь ингээ загалтцсан байгаад байна штэ. Гингүүд өөрөөр хэлэх юм бол тэр 14 5 настай хүүхд чинь өөрийнхөө тархины хөгжил, өөрийнхөө гүйцэтгэлийн хэмжээнд л тэрийг хийж байгаа. Магадгүй 10 жилийн дараа тархины хөгжил илүү сайн явагдаад бараг ингээд нас биеийн төрөх хэмжээнд очичоор чинь тэр дөрвөн талын булан илүү гярхаа харна. Тэгээд яах нь илүү гярхаа арилжлна. За тэнгүүд нөгөө нь бид нэр яриад байгаа сэтгэл зүйн хувьд насанд хүрэх гээд. За хүүхэд бол бидний тархины хөгжил 25 6 хүртлээр явагддаг. Тэгэхээр 14 5-тай хүүхдүүдийн тархи яг эд хөгжиж байгаа. Эд хөгжиж байгаа үедээ альва зүйлийг юм төгс хийх албагүй байхгүй. Хийж ивэл тэр нь болж юм. За 25 6 хүрээд тархины хөгжил явагдаад ингээд нас биеинд хүрээд ирэхээр тэр илүү гүйцэтгэл сайтай хийх рүү явна. Хөгжлийнхэн дагуу. Тэнгүүд эцэг хитрхийн наан нь төгс байдлыг хүсээд байна гэсэн. Гол нь тэр насандаа энэ ширээ арчих, аяг угаах гэдэг үйл процессыг хийх байгаа нь чухал. Тэгтээ заавал төгсийг албагүй жоохон галтар хийж болно шүү дээ. Тэр нь 2 3 жилийн дараа сайжирна гэдэг дээр жоохон итгэл найдвартайгаар хүлээхгүй хитрхи яарал яг одоо төгс хийх гээд хүчлээд байгаа нь бас харилцааны нэг асуудал үүсгээд байгаа гэж хараад байгаа.
оролдлого гүйцэтгэлийн үнэлэхгүй дутуу байгаа дээр нөлөө фокус өгөөд шүү дээ. Тийм эсрэгээрээ. Тийм. Тэгэнгүүт хүүхдэд нэг юм аливаа зүйлийг бүрэн хийх юм сэтэл мэдрэмж ингээд төрнө гэж байна да. Тэгээ урам зориг аваад өзгөл дараад нь ингээд оролдоод үзчихэл та гэд. Тэгэнгүүт эцэг эхчүүд одоо жишээлх юм бол тэр ширээг бүтэн харьцуулдаг болохын тулд мэдээж эрэг нас сэтгэхүй одоо бие махбодын хөгжлийн ямар үеишд нь явж байгаа гэдгийг нөлөөлөх юм байна. Нөгөө талаас тэр нөгөө нэг гүйцэтгэлээ илүү сайжруулах гэдэг тэр урам зоригийг эцэг эхчүүд яаж өгвөл зүгээр юм болоо. Хийж байгаа яг одоо тэрний дутуу чултгаа хийцэн байгаа зүйл дээр нь тэр насандаа тохироод ингээд хийж байгаа шүү гэдэг тэр нэг юм жоохон ч гэсэн магтаалыг хэлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй юугүй юу ч хийж чадахгүй хийсэн юм нэг юм зүйл пал алтардуулсан юм хийх юм. Энэ дөрвөн булангийн ингээд арчичхад яадгийн. Бид тэр хүүхд дөрвөн булангийн дутуу үлдээгээд голын хэсгийг арчицсан ч гэсэн тэрний хийсэн дээр нь жоохон ч гэсэн нэг юм хийсэн сайн байшгүй гэдэг мэдрэмжийг өгөх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй дөрвөн булангийн арчаагүй дээр нь одоо фокуслал дутуу хийлээ, гүйцэтгэлгүй, салан балан гэж цагнаад эхлэнгүү чи хүүхдэд ямар ч хийх дараагийн одоо урам зоригтойгоор хийх сэтэл нь төрөхгүй байх магадaltaй гэсэн. Тийм. Таны ярьсан чинь би бас нэг сургуульд ажиллаж байхад нэг хүүхдийн яриа санаанд орж байгаа байхгүй. Ингэж хэлсэн. Багшаа би бидний чинь сэтгэл зүйч гэж нэг дуудана, багш гэж нэг дуудана. Тэгээ намайг багшаа би ууг нь би өмнөх шалгалтын дээр би 45 авсан байхгүй юу. Тэгсэн чинь би энэ шалгалтын дээр 65 авсан. Тэгээ би ингээ өөрийгөө сайн болчихчихтэйгээ бодсон чинь аав ичээр намайг муу ингэ загнаад гээд тэгээ би тэндээс хараад ийм баяртай тэгээ жоохон гонигтай 2 мэдрэмжийг давхар авч байгаа. Ягаад тэгэхээр хүүхэд өөрийгөө үнэлж мэдчихэж штэ. Өөрийгөө би муу байсан. Гэтэ би 20 оноогоор дараад нь илүү авсан гээд өөрийгөө үнэлж мэдж байгаа нь ямар сайхан хэрэг вэ гээд нөгөө мэдрэмж төрөөд тэгэнгүүт нөгөө талд нь тэр хүүхэд би чадсан байж тэгээд нэг юм урам авсан чинь буцаага тэр ингээ унгаач байгаа юм шиг мэдрэмж төрөөд жоохон гониг төрчихсэн байхгүй. Тэгэхээр яг энэ дээр хүүхэд нөгөө нэг оролдож чадаад байгаа зүйлийг нь үнэлэх, оролдлого хийгээд байгааг нь үнэлэх гэдэг зүйл нь бас яригдж байна л да тий. Тэгэнгүүт нөгөө талаас бас энэ хүн хийсэн юм хүн үнэлэхгүй байгаа тахаар өөрийнхөө хэмжээнд ингээ хийж байгаа зүйлийг үнэлэхгүй хахаар угсаа урамгүй болчдөг шүү дээ. Тэгээд за хийсэн жалгаагүй хийгээгүй жалгаагүй ер нь болоо доо гэдэг нэг юм урамгүй мэдрэмж төрдөг доо нэг тийм дүр зурглал төсөөлөгдөд байгаа байхгүй. Одоо энэ дээр би ингээд бас ингээд зөвлөгөө өгөөл явж байгаа эцэг анзаараа эцэг эхчүүд академик боловсрал дээр айгүй өндөр ач холбогдол өгч байна. За тэрэн дундаа одоо нэг дүн дээр одоо над дээр ингээд өсвөр насны хүүхдүүд бүр ингээд стресстэй ирж байгаа байдал нь дүнгээ сайжруулах. Нэг чиний одоо ирээдүйн зорилго юу вэ нөхөр хүүхдүүд одоо би одоо ингээд өөр дээрээ жишээ аваад би эмч болно ч юм уу ингээд хүүхдүүд нэг тийм өрөөдөлтэй. Одоо сэтгэл зүйн зөвлөгөөнд ирж байгаа хүүхдүүд дүнгээ сайжруулах. Ямар ч тийм ирээдүйд би ийм мэрэгжилтэй хүн болмоор байна. Тийм мэрэгжилтэй хүн болно ч юм уу нэг тийм ирээдүйн тийм нэг мөрөөдөл байхгүй. Би одоо нэг эрх намрынхаа 2 дугаар улирлынхаа дүнгийг бүгдийн нэг AB гаргачмаар байна. Хаврын улирал дээрээ ганц C-г гарчмаар ингээл дүн дээр л ач холбогдол өгөө. Яагаад ингээд дүн дээр ач холбогдол өгөө ээж аав намайг муу сураад байна гэж загнаад байна. Тэнгүүд өндөр төлбөртэй сургуульд өгчөөд ах чинь ингэж сураад ахтаа яадгийн дүнгээ AB гарга гэл тэр нэг AB гэсэн дүн дээр эцэг эхчүүд айгүй ач холбогдол өгч гин академик боловсрал дээр амар ач холбогдол өгч гин энэ нь эргүүлээд нөгөө хүүхдэд дарамттай стресстэй байдлыг үүсгээд эхэлчихэнгүүд чинь хүн тэр дүн дээр ач холбогдол өгөөд ахаар гол нөгөө нь сурах процесс дээр анхаарал хандуулахгүй шүү дээ. Одоо тэр тамирчны сэтгэл зүйдээр ярьж исэн талбай дээр гарахт нь ялна гэсэн дээр нь анхаарал одоо хандуулж анхаарлыг нь төвлөрүүлэх буюу биш. Яг тэр нэг 20 минутын тулаан ч юм уу тий. Тэрэн дээр нь анхаарлыг нь төвлөрүүлж ийж талбай дээр гаргасан тамирч одоо ялалт үзүүлэх магадлал өндөр байдаг гэдэгтэй адилхан эцэг их өөрөө тэр AB ав гэсэн дээр ингэж анхаарлыг нь төвлөрүүлж байгаа. Тэнгүүд хүүхэд хичээлээ хийгээд ч юм уу тэр шалгалтыг хийж явах үед анхаарал нь энэ одоо тий 2 дээр нэмэх нь 2 4 гарна 4-ийн дараа ямар ах уу гэдэг нэг үйлдэл бүр дээрээ хичээл хаа нөгөө нэг юм дээр анхаарал хандуулж чадахгүй. Энийг би хичүүл авч чадах болов. Би авч чадах болов гэ эцсийн нөгөө нэг үнэлгээнд дээр анхаарал нь төвлөрч байгаа даа. Тийм ээ. Тэгээд тэгэхээр чи энэ яг гол процесс дээр одоо нэг хайр гэдэг үг хүчлээ гэхэд хээгийн ард Агийн ард И үсэг дээрээ дарцагтай тэгээ эр үсэг ч юм уу ингээд нөгөө нэг дөрвөн үсэг дээрээ анхаарал нь төвлөрөхгүй энэ дөрвөн үсэгний дараа болох AB руу анхаарал нь төвлөрөх таахгүй. Тэнгүүд чинь хүүхэд чинь ямар сурлагын амжилтанд сайжрахгүй шүү дээ. Одоо үйл явцад бас анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм л да тий. Би нөгөө
сэтгэл зүйн зөвлөгөө бол нөгөө үр дүн биш одоо үр дүн гэхээс илүү үйл явц гэж ингээ хэлмээр санагдаад нэг удаа нэг пэйж дээр тийм пост оруулсан байхгүй. Тэгэхээр бид нэр амьдрал дээр ч тэр ингээд дандаа аливаа юмны үр дүн рүү л ингээ харчаад идэг. Тэгэнгүүт яг үр дүн ханаас бий болоод байгаа юм гэхээр үйл явцаасаа үр дүн бий болоод байгаа. Тэгээ үр дүн чанартай байханд бол үйл явц өөрөө чанартай тэрийг мэдэрчтэй ингээ хийх ч өөрөө чанартай болж тарж байгаа байхгүй. Тэгэхээр бид нөгөө нэг үйл явцад анхаарлаа хандуулах хэрэгтэй нь яхахгүй нэс харагдаад байна л да. Тэгээд дүнгийн хойноос хэрвээ хөөцөлтэй тах юм бол тэр дүнгээ яаж авах вэ гэдэг тийм аргацаасан байдал руу нэг анхаарал хандуулад тэндээс би юу сурч ийн гэдэг юм байхгүй болчиход тийм. Тэгэхээр энэ нөгөө нэг үйл явцаасаа чи ингэж сурж байгаа шүү, ингэж байгаа шүү гэдэг ийм мессежийг одоо хүүхдийн хувьд бол багш болон эцэг их насан туршиж хүмүүс ингэж чиглүүлж өгөх одоо боломж гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр та сая нөгөө сэтгэл зүйн ажлын туршлагын хүрээнд ингээ өөрийнхөө ажиглагдсан зүйлүүдийг одоо подкаст хийснээс хойш ярьлаа шүү дээ. Тэгээд эцэг эхчүүдийн нөгөө ийм зүйл ажиглагдаад та харсан байна. Тэгвэл тэднэрт та ингээд ингээд тэгээч гэдэг ийм зөвлөмжүүд нь юу хэлмээр ингээ санагддаг вэ? Эцэг эхчүүд маань илүү жоохон өөрсдийнхөө эмпати чадварыг хөгжүүлэх хэрэгтэй болов гэж надад айгүйх ажиглагдаад байгаа. Тэгэхгүй нэг л хүүхдтэй ингэх ёстой, тэгэх ёстой. Одоо ийм дугуулангийн дараа дундаа газаач маглахын газаа ингээл IELTS бил эсвэл хятад хэлнэ бэлт. Тэгээ гадаадын сургууль руу яв. Гэл нэг л ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг нэг юмд ингээ вакуумжуулаад байгаа байхгүй. Одоо ингээ та нар эцэг эхчүүд өөрсдийнхөө өнгөрсөн үеийг бодолтой. Ангийнхныхаа ингээд бод. Өнөөдөр яг ингээл дандаа AB сураал элсэлтийн ерөнхий шалгалтанд 800 оноо аваад мундаг байсан хүмүүс амьдрал дээр яг ямар байгаа юм бэ? Энд чинь нөгөө нэг академик боловсролоос илүү сэтгэл зүйн асуудал айгуу чухал байхгүй юу? 1000 он сурдаг байлаа гэд амьдрал тулгарч байгаа тэр бэрхшээлийг даван туулж чадахгүй ингээд сөхрөө тунчвал яах юм? Тэгэх юм бол тэр 1000 сурсан академик боловсрол чинь хинт ч хэрэггүй болж байгаа байхгүй. Одоо тэр бидний ээж аав яриад идэг 90-ад оны нийгэмд нийгмээр архинд орсон гэх. Тэснэ сэргээрээ яадаг гэсэн дандаа Оросод, Германд, гадаадад их дээд сургууль төгссөн тухайн үеийнхаа яам том хүрээлэнгүүдэд ингээ ажилтдаг мундаг эрдэмтэн хүмүүс байсан. Зах зээлд шилжээд хэцүү болоод ирсэн чинь бүгд яасан юм. Нөгөө нэг сэтгэлийн хат, зоригийн процесс гэдэг зүйл нь хөгжөөгөө амьдралын өмнө сөхөрж унаа л архинд орсон. Тэгээд архинд орсон хүнд өнөөдөр тэр Оросын холбооны улсад өөр юу гэдгийг Герман, Франц төрсөн тэр боловсрол нь яаж ийн архитаага хамт юу ч шулж. Яг үүнтэй адилхан 30-40 саяын үнэтэй төлбөртэй сургуульд сургаал. Тэгэл ийм байх хэвээр, тийм байх хэвээр. Тэр хүүхд чи ирээдүйд сэтгэл готролд ороод амиа орлоод энэ хорвоос байхгүй болчвол яах юм? Тэр үнэтэй 30-40 саяын төлсөн төлбөр боловсрол нь эзэнтэйгээ хамт байхгүй болж шүү. Хүн угаасаа насан туршийн суралцсан процесстэй. 14-5 наснда сурч чадаагүй зүйлээ 20 гаргаад сурч болон сурахад хэзээ ч оройтхгүй. Эцэг их өөрөө сэтгэлийг жоохон юм тайван, чөлөөтэй ийм байлгамаар байгаа байхгүй. Тэгвэл өнөө маргаашгүй хүүхдэн ч юм уу өөрөө ч юм уу хөгж байгаа юм шиг л хурдан гэл нэг юм шахаад байдаг. Тэр чинь амьдрал үргэлжлэлтэн дөнгөж 14-5 настай хүүхд яхав тахгүй ч гараад амьдрал хизээс сурахад оройтхгүй гэдгийг нэг жоохон сэтгэлээ өөрсдөө чөлөөлмөр юм уу л гэж хардаг. Тийм байна. Таны ярьсан чинь одоо ингэж хэлмээр санагдлаа шүү дээ. За эцэг эхчүүдээ бүгдээрээ нэг сайхан амьсгал аваад гарья. За ингээд уужрия гэж хэлмээр. Тэгээд за тэр моментод жоохон мэдэрчтэй. Тэнгүүд хүүхэд сайн сурах, амжилттай байх мэдээж хүн болгон хүсдэг зүйл. Гэтэ одоо хүүхэд чинь тэр ширээг ингээд дутуу харьцсан ч гэсэн тэрийг ингээд мэдрээд хамт байцгаа гэж ингээд хэлмээр. Тэгээд нэг момент болгондоо жоохон нэг амьсгал аваад хойшоо суугаад за юу болж ингээд нэг амьдралаа харчдаг. Тэгэнгүүт хүн болгон хүүхдэд аз жаргалтай 50 ирээдүг хүсэж байгаа. Тэгэнгүүт аз жаргалтай 50 ирээдүг гэдэг нь өөрөө юу юм бэ гэдэг талаас эргцүүлэх хэрэг юм шиг тий. Тэгэнгүүт одоо би танаас ингэж сумаар санаж байгаа хгүй. Аз жаргалтай 50 ирээдүг гэж сэтгэл зүйн үед ямар байхыг хэлтий. Тэнгүүд тэрэнд эцэг эхийн оролцоо ямар үед юм бэ? Аз жаргалтай 50 ирээдүг гэж чи хүн яг өөрийнхөө мэдрэмжээр өөрийнхөө нэг жоохон ч гэсэн чөлөөтэй байх л гоё аахгүй. Үгүй зарим эцэг эхчүүдийг ингээ харангууд хитрхи ингээл ирээдүг рүү яарсан. Одоо нэг галзын нэг их сургууль төгсөөл нэг галз нэг их сургуулийг нь төгсөөл нэг ажлын байрлал гаргахчвал ингээл нэг л галз гэдэг аягүй яарад юм. Тийм. Одоо ингээ зөвлөгөөнд ирээд хүүхдийнхээ асуудлыг ингээл ярьж байгаа эцэг эхчүүд ерөөсөө л нэг л зүйлийг ярьдаг. Өнөөдөр би өглөөнөөс орой хүртэл ажиллаад юугаарч дутаахгүй ингээл өмсөж зүүх iPad
Тэгэл бассейн бүх дугуулгын би төлбөрийг нь бэлтэж Аа. байна. Гэл одоо би энэ хүний хүн шиг яваасаа гэл одоо ажиллаж байна. Тэгвэл тэр одоо жишээ над дээр нэг хэд хоногийн өмнө ирсэн бүр амар ингээд 14 настай хүн хөөхөн бүр ингээд хэцүү сэтгэл готролд орсон сэмүүтийн эмч дээр ингээд им уугаад явдаг давхар над дээр ингээд явж байгаа. Тэнгүүд эцэг их тэнд зүгээр л хайцсан. Гэтэ тэр хүүхэд оюун сургуульд сурж гин хувцас одоо өмсөж зөөх юугаар тутахгүй нээж авна. Тэр нэг материалын зүйлсийг бол асуудалгүй хангаач. Гэтэ тэр хүүхэд яалтчгүй ингээд сэтгэл хоосорсон ярилцах өөрийг нь ойлгохгүй байгаа мэдрэмжүүд амар их байгаад байдаг. Тэнгүүд дандаа л нэг юм материалын зүйлсийг нь асуудаггүй хангаад өгцснөөгөө юугаар тутахгүй нэ гэж айгүйх яриад. Тэр материалын зүйлс дээр бас битгий ач холбогдлогоос л гэж бодоод байгаа байхгүй юу. Хайр дулаан мэдрэмжээр бөөцөөлөгдөх мэдрэмж нь хүн болгонд л хэрэгтэй байгаа шүү дээ. Тэрийг нөгөөх тэгээд нэг юу хэрэгтэй байгааг нь асуух юм уу. Тэгээд эцэг эхчүүдийн дунд ингэж ийм асуулт их бас ирдэг байхгүй юу. Хүүхдтэйгээ ингээ ярих гэхээр яриагаа юунаас эхлэхээ мэдэхгүй байна гэд. Тэгэхээр та нэг юм жишээ санал болговол одоо 12-оос 18 насны хүүхдтэй юм билээ нэг ярилцъя. Тэгвэл би нэг хүүхдээ хүн болгохын тулд материалын зүйл биш юм сэтгэл нь ямар байгааг би асуух юм байна гэдэг мессежийг авлаа. Тэгвэл би тэр яриаг юунаас эхлэж болох вэ? Тэр яриаг ямар хүмүүстэй найзалж ийн гэдгийг нь эцэг хямардсан хаа. Мэдээж одоо хүүхдийн анги дундаа нэг 2 3 охтуудтай ч юм уу хүүхдтэй найзалдаг байгаа. За тэгээд эцэг их ялангуяа өсвөр насны хүүхдийг одоо хүмүүжүүлж байгаа эцэг их илүү тэдний бас юм сонирхол нь юу байна гэдгийг айгуу сайн мэдэх хэрэгтэй гэсэн. За одоо Blackpink ч юм уу юу сонсож байна. Тэрнийхэн дагуу одоо яриагаа эхлүүлж болж байна. Одоо ямар шин дуу гарсан байна. Энийг сонсохоор чи ямар мэдрэмж төрөлөө. Одоо над дээр бас сая нэг асуусан чи нэг кейс санаанд орлоо л да. Ээж надад хэлж байгаа. Нэг охин солонгос хамтлагийг айгуу одоо залуу хамтлагийг айгуу сонсдог юм байна. Тэгэл өсвөр насны 12 3 та хүүхд чинь крашлаа шүү дээ. Тэгэл ээж би тэр хамтлагийн тэрийг крашлж байгаа. Би том болоо солонгос явж одоо тий сурнаа. Би одоо солонгос хэл сурч краштайгаа уулзнаа тэр. Тэнгүүд эцэг тэр ээж яаж хандсан бол юм краш одоо тэр хаасан солонгос хамтлаг дээр очих зүр урдах одоо хичээлээ гэл эхлэнгүүд чинь одоо яаж ярилцах вэ гэсэн. Тэр хүүхд яхав тэ крашлж ин гэдэг чинь таалагдж байгаа залууга бас илэрхийлж ш. Тэрэн дээр нь төрүүлээд тэгвэл миний охинд ямар залуу таалагддгийг. Одоо таалагдж байгаа залуу байна уу? Танай ангийнхан дунд үерхэж байгаа хүүхэд байна уу? Ханаа үеийнхэн үерхтэй яаж үерхэж байгаа юм? Гэ ярил хүүхд ярина ш. Тэгэхгүй краша яриад эхлэнгүүд нь л загнаж байгаа чинь хин дараа нь ярих. Тэр чинь одоо үе хүүхдүүдийнхэн бас нэг юм мэдрэмж хиллэг яриаг нь сураа тэрэн дундаас нь хэрэгжилж ярил хүүхд илүү гоо сонирхолтой ярьж эхэлнэ. Би аав нь би ээж юм чинь гээд нэг юм юу байгаа юм л та тий. Захиронгуй байдлаар харьцах гэдэг юм л да тий. Тэгэнгүүт яг нэг одоо таасаа хэллээ шүү дээ. Сонирхол нь юу вэ? Ямар хүмүүстэй найзалж байна. Тэгэнгүүт тэр чинь хүүхдийнхээ дотоод ертөнц рүү ингээ өнгөөгээд байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээ тэндээс нэг ярих сэжүүрээ гаргаж ирээд нэг юм найзрах юм шиг тий танилуд юм шиг ярилцаж болохоор санагдаад. Тэгэнгүүт эцэг хэрвээ ингэж ярилцах юм бол хүүхдэд тийм аюулгүй мэдрэмж өгөх юм шиг надад байгаа байхгүй. Хэрвээ чи ийм байх хэвээр ангих хэвээр гэх юм бол хүүхэд зэрэгээрээ илүү нэг өсвөр насны хямрал дээрээ нэмээд дарамт мэдрээд аюул тэр зүйлүүдийг хүчилж хийх юм шиг. Тэгэнгүүт эсэргээрээ хүүхэд угаасаа сурна, угаасаа хичээл хийн. Тэгэнгүүт энийг нэм хүчлэл дарамт бишээр юм чөлөөтэйгээр ингэж урсгаж хийлгэхийн тулд юм дэмжлэг урам ингээ өгөөд яваад ах хэрэгтэй юм шиг. Тэгэнгүүт бид нэр төгс эцэг гэж угаасаа байхгүй шүү дээ. Тэгэнгүүт тийм аюулгүй эцэг байхын тулд эцэг эхчүүд яавал зүгээр гэдэг юм болоо. Аюулгүй гэдэг нь одоо хүүхдтэйгээ аюулгүй мэдрэмжийг өгөөд ярилцах талаас гэсэн үг тий. За тэгэхээр хүүхэд эцэг эхтэйгээ би ямар ч үед нээлттэй ингээ хэлчихэд ээж аав нь ойлгочдгийг шүү гэдэг мэдрэмжийг өгөхийн тулд нэгдүгээр бид нэр шүүмжлэхгүй сонсож сурах хэрэгтэй. Одоо манай эцэг эхчүүдийн хамгийн сул тал сонсох дурггүй. Одоо хүүхдээ сэтгэл зүйн хувьд эрүүл байлгая гэвэл сонсох чадвар айгүй чухал. Угаасаа энэ ганц эцэг эхтэйч биш манай монголчуудын түгээмэл нэг одоо алдаач гэх юм уу нэг хандлага гэх юм уу тий сэтгэлгээний онцлогсох тий. Тийм сэтгэлгээний онцлогч юм уу шууд нөгөө зөвлөчгүй л ясамдаа бол ингээд хүн ярьж явах тундаа тайвширж явах тундаа өөр хөрхөн сэтгэл зүйн асуудлыг олоо харчдаг байхгүй юу. Тэгж чинь манай монголчууд ерөөсөө сонсч чаддаг. Яг хідэн өгүүлбэр унгал амнаас нь ингээл сонслоо тэгэл буцаагаал
чи ер нь тэгсэн тэр юм биш үү? Наад найзтайгаа битгий найз. Танаа ангийнхаа угаасаа тийм тэрний ээж нь угаасаа огцон муртай тийм юм чинь танаа найз чинь гэсэн яг тийм байгаа. Гэл нөгөө нэг шууд өмнөөс нь ингээл шийдвэр гаргаал ингэж үү. Өөрөөр нь шийдвэр гаргуулахгүй юм тий. Тэгэхээр ямар ч манай эцэг эхчүүд айгүй гой сонс сурах хэрэгтэй. Тэгээд эцэг эхчүүдийн зүгээс аль нь чухал асуудал, аль нь чухал биш асуудлыг бас жоохон ч гэсэн эренблэж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр яг амьдралд мэрэгжил сонголт ч юм уу, хань ижлээ сонгох ч юм уу тиймэрхүү чухал асуудлууд дээр бол одоо илүү зөвлөх маягаар ч юм уу, шийдвэрлэх маягаар ч юм уу хамтдаа ярилцаж орж болж байна. Тэрнээс яг өсвөр насны хүүхдүүдийн өдөр тутмын нэг юм дугуулна, секц юм дээр нэр амар ач холбогдол өгөөд баймарг байхгүй. Яг нэг талаасаа хүүхэд эцэгчүүд бас асуудаг л да нэг пациент явж байгаа л сонирхол нь буурал болоод ахаал өөр юмд ингээл явчлаа гэл. Тэр хүүхэд өөрийнхөө би юунд туртай байна вэ гэдгийг таньж мэдгээл яваад байна. Үнэхээр тэр пациент өөрийнхөө сонирхол биш байсан бол нэг 2 сар яваад болол дараагийнхаа төгөлдөр хурын дугууланд ч юм уу орчиж чинь тий. Тэгэхээр тэрийг нь одоо нэг өөрөө туршиж үзээд энэ миний сонирхол биш юм байна гэдэг боломжийг нь олгох хэрэгтэй. Тэгэхгүй нэг юмдаа тууштай явж чадахгүй юм сэглээд орхилоо гэж цагнаад яг тэр өнөөдөр төгөлдөр хуурын дугуулан, балетын дугуул, нэг дугууланд 2-3 сар яваад орхилоо. Тэр нэг амар чухал биш аахгүй. Тэр явд хүүхд таалагдахгүй болол болж байгаа ш. Тэрэн дээр нь жоохон бас нэг юм уян хатан тэгээ жоохон юм хүлээцтэй сонсох чадвараа л илүү хөгжүүлмээр санагдаад байгаа. Манай эцэгчүүд бас сонсож ирсэн чадахгүй. Юу юугүй л цагнаад. Сонсох нь хамгийн чухал гэдгийг аяусаа ойлгох хэрэгтэй байна. Тэр чинь нэг одоо бид нар насан туршид эмэгтэйчүүд төр жишээ авъя л да 2 найзтайгаа уулзаал ингээл 2-3 цаг ингээл тасралтгүй юм ярьдаг. Яриад эхлэнгүүд хүн тайвшаад нэг гоё болчихдаг шүү дээ. Яг түнтэй адилхан тэр хүүхэд ч гэсэн тийм хэрэгцээ байхгүй. Зарим зүйлээр эцэг их үнэхээр яаж харилцаа мэдэхгүй, тусалж дэмжиж мэдэхгүй байгаа үед зүгээр л 20-30 минут бүтэн нэг цаг ч юм уу хүүхэд ярьж байгаа үед нь зүгээр тэгэл шүмжлэхгүйгээр зүгээр л сонсоод өгч. Тэр нь заримдаа магадгүй хамгийн гоё мэдрэмжийг өгөх харилцаач гэж болно. Тийм тий. Таныг бас хэлсэн чинь одоо юу ийх үү гэл нэг юм яг таг хариулт ингээ хүсээд байдаг. Заримдаа би хүмүүст ингэж хэлмээр байдаг байхгүй. Таны юу хийхгүй, юу ч хийхгүй байгаа ч гэсэндээ ямар нэгэн зүйл хийж байгаа гэсэн үг гэж хэлмээр санагдав. Тэгэнгүүт за би ингэж хэлэхээр нь юу гэж хариулах уу, юу гэж асуух уу гэж бодохгүй ингээд зүгээр тайван суугаад сонсож байгаа ч гэсэндээ айгүй том юм нүмер нүлэг аюулгүй мэдрэмж болж өгч байгаа биз дээ. Тэгэхээр эндээс бид нэр яхахгүй нөгөө таны сайн хэлсэнчлэн нөгөө эмпати байдлаа сайжруулах, ажиглах, тэгээ тэр нөгөө моментум мэдрэх гэдэг нөгөө үеийн утсууд бас айгүй чухал санагдаж байна. Тэгжээж нэг юм мэдрэх одоо хүмүүс чинь нэг мэдрэмжийн амтан да. Тийм болохоор ийм мэдрэмж төрөд байгаа юм. За энэ үед нь би зүгээр шүүмжлэхгүй сонсох юм байна гэдгийг нэг мэдрээд тэр процесс өрнөж явах юм шиг санагдаж байна. Тэр саяны ярилцлагын хүрээний хоёлаа эцэгчүүдэд за манайхаа ингээд өгөөрэй, тэгээд өгөөрэй гэдэг юм агуулгуудыг илүү хөрвүүлээ шүү дээ. Тэгэнгүүт эцэг их мэдээж ярихс нөгөө өөрөө төгс хүн биш болохоор өөртөө ч гэсэндээ нэг хямрах асуудлууд байдаг. Тэр өсвөр насны хүүхдээ эцэг эхчүүд өөрсдөө сэтгэл зүйн эрүүлэмдэд тэгвэл яаж анхааруул зүгээр вэ? Мэдээж эцэг их бол өөрийн сэтгэл зүйн байр сууриасаа хүүхдтэйгээ харилцдаг. За тэгэхээр өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийг бол мэдээж одоо би ямар хүн юм бэ гэдгээ таньж мэдэх хэрэгтэй. За бүр одоо ингээд стресстэй хэцүү байвал мэрэгжлийн сэтгэл зүйчэд ханд өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг одоо тий нөхцөл байдлын үнэлгээ хийгээд ямар байна. Зарим эцэг магадгүй ингээл бага наснд нь аав ээжээ салцсан, одоо аавдаа ч юм уу ээжтэй ч юм уу хин нэгэнд гомдсон. За тэгээ Монголын нийгэмд одоо л ялцдаггүй гэр бүл салгалт гэдэг зүйл айгүй их байна. За тэгээд өмнөх олсон харилцаанаасаа одоо таагүй мэдрэмж гэмтлийг авцсан. Тэрийг гадагшлуулж чадахгүй бас тгээ яваад ичж болно. Тэр сэтгэл зүй маань бидний хүүхдтэйгээ харилцаанд хүртэл нөлөөлнө. Тэр эхлээд ямар ч гэсэн бас нэг өөрөө сэтгэл зүйчд хандаад уулзаад ямар байгаагаа мэдээд энэ дотор хүнд ч бас ярьж гадагшлуулж чаддгүй байдаг зүйлээ ярьж гадагшлуулад ч юм өөрөө нэг сэтгэл зүйн хувьд тайвширчих юм бол хүүхдтэй яг тэр сэтгэл зүйн байдлаас харилцах учраас бас хитрхи яарад атгаад байхгүй байж болно. Дээрээс нь одооны эцэг эхчүүд чинь одоо миний манай ээж энэ төр бол нэг л юм хатуу гараар л өссөн шүү дээ. Бидний үед чинь одоо хатуу гараар өсөх нь одоо тийм ч буруу биш гэдэг ойлголт байдгаас учраас айгүйх загнуулдаг байсан. За тэгээ зарим эцэг эхчүүд бид нэр одоо суран бүсээр их оролцдог үе байсан.
Тэр тийм одоо амьдралын хэм маяг дүр зургийг харж өссөн эцэг эхчүүд бол яг тийм диктатурны байх гэдэг үздэг. Тэгэхээр одоо бас нийгэм өөрчлөлтийн хэрээр хүний сэтгэл зүй дагаж өөрчлөгдөх гэдгийг ойлгох хэрэгтэй. Бас тодорхой хэмжээний мэдээлэлтэй болох хэрэгтэй. Байхтар ингээд сэтгэл зүйчийн хэмжээний юм уушаал мэдээлэлтэй болохгүй ч гэсэн нэг анхан шатны мэдээллийг дагаж хүний тарих өөрөө харах өнцөг өөрчлөгддөг учраас өөрийгөө тасралтгүй одоо уншиж судалт бас мэдээллээр бас хангаж ивэл зүгээр гэдэг. Уншихын хэрээр хүний чинь нэг жим нээгдэж явдаг. Яг үнтэй адилхан бас давхраас унших мэдээллээ бас тэлживэл зүгээр ажиглагддаг. Тийм үү. Одооний хүмүүс одоо яацсан дээ гэж ингэж бодоод байгаа тэр ертөнцтэйгөө одоо танилцъя гэсэн санаа явж шүү дээ. Тэгэхээр хоёулаа подкастынхаа төгсгөлд эцэг эхчүүдэд юм бяцхан зөвлөмж болгоод өдөр тутамдаа хэрэгжүүлж болох магадгүй хүүхдтэйгээ харилцах үед эсвэл хүүхдэд дэмжих үед ч юм эсвэл мэдээж хэрэг эцэг хүн болсон хань хүүхдээ нэг загнах ч юм уу тий нэг шүүмжлэх зүйл байна. Эдгээр зүйлүүд дээр өдөр тутамдаа хэрэгжүүлэх болох одоо бяцхан зөвлөмжүүд юу байж болох вэ? Тэрийг хуваалцаад подкаст өндөрлөө. За хамгийн чухал зүйл бол эцэг хүүхдээ аягүй сайн ажиглах хэрэгтэй. Өнөөдөр ямар вэ? За айхтар ингээл өнөөдөр юу болсон, яасан, яриараа гэдээ авахгүй ч гэсэн хүний бүх сэтгэл санаа, биеийн хилэмж, нүрийн хувирлаар бүрэн илэрхийлэгдэж идэг. Ажралтай хүүхдээ бол мишээсэн, хөл гар нь хөнгөн байна. За ууртай, бухимдалтай байгаа хүүхдээ бол царай нэг жоохон баргаар, хөмсөг зангидсан, ямарваа нэгэн юм хийхдээ нэг хурж ядсан, төвөгшөөсөн гэд хүүхдийнхаа биеийн хилэмж, нүрийн хувирлыг ажигл, нүдийг ажигл. Хүний одоо сэтгэлийн толч нүд шүү дээ. Тэгэхээр нүд нь ямар байна, харц нь ямар байна. Заавал тэр хүүхдийг ярих дургүй байхад нь хүчлээд битгий асуугаад зовоогоод байна. Биеийн хилэмжийг нь өдөр тутамдаа ажигл. За тэгээд ярилцах юм болохгүй бол одоо сэтгэл зүйч гэдэг хүмүүс сайхан хөгжиж чинь хамтдаа нэг удаа ч гэсэн очиод зөвлөгөө аваад яах вэ гэдгээ асуучих. Тэгэхээр хүүхдээ ерэн аягүй сайн ажиглал гэж хэлээ. Тэгэхгүй эцэг эхчүүд ажил гэж явж байгаа л гинт нөгөө нэг болохоо ойлол одоо тартагтаа тулна гэж ярьдаг шүү дээ. Тэгээд ирэхээрэл хүүхдээ ажиглал одоо л яг цаг гаргая гэх ихтэй сэтгэл зүйн асуудал өнөөдөр гинт үүсдэг зүйл биш байхгүй юу? Одоо бид нар нэг юм цасаар нэг өвгөн хийдэг шүү. Тэхийн тулд нөгөө бөмбөлгөө нэг юм жижигхэн бөмбөлөг ингэж хийчихээ цасан дээр ингээл өнгөрүүлээл яваад тангууд нөгөө чинь нүүн цасан өвгөний том бий болдог шүү. Сэтгэл зүйн асуудал ч ерөөсөө л яг тийм ийм жижигхэн байсан бөмбөлөг чинь он удаан жил хоримтлогч нөгөө цасан бөмбөлөг шиг явсаар хагаад гинт дэлбэрдэг байхгүй. Тэр өнгөрсөн үед эцэг ерөөсөө хүүхдийнхаа анзаараагүй байдаг биеийн хилэмж. Тэгэхэд хүүхэд өдөр тутамд биеийн хилэмж, нүрийн хувирал, нүдэрээ бүх асуудлаа хэлж идэг. Тэгэхээр тэрийг нь аягүй сайн ажигл. Заавал хүүхд ярих албагүй. Эцэг их ажиглаж ивэл бүх зүйл нь биеийн хилэмжээр нь гарч ирж байгаа. Тэгэхээр одоо нөгөө огцом тийм цочроо авж ижил нэг заа юу олж ийн гэдэг биш те. Нөгөө амьсгалаа аваад нэг гаргаад тайван сууж агаад нэг ажиглах нь байна. Тэгэхээр ажиглаж сурах нь зөвхөн нөгөө хүүхдүүдээр хэрэгжүүлээд байгаадаа биш. Бид нэр ажиглах чадвар сайжраад ирэхээр өөр дээрээ ч тэр бусад хүмүүстэй харилцаан дээр ч тэр ингээд ажиглах чадвар илүү нэмэгдээд энэ харилцааг илүү үр дүнтэй болгоод идэг санагддаг. Тэр эцэг эхчүүд маань одоо ажиглах цагийг өөрсдөө гаргадаг байгаасай гэж бас хүсэж байна. Тэгэхээр өнөөдрийн маань дугаар энд хүрээд өндөрлж байна. Тэгээд эцэг эхчүүдэд маань үнэтэй зөвлөгөө, мэдээлэл хуваалцсан хонгорцол сэтгэл зүйчтэй маш их баярлалаа. Тэгээд ер нь одоо хүн сэтгэл зүйтэй одоо анхаарч байгаарай гэдэг уриалгыг та манай подкастын сонсогч үзэгчдэд хэлээд хоёул өндөрлөе. Та ямар уриалгыг үзэгчдэд хэлмээр байна? Одоо би нөгөө өсвөр насны хүүхдээр чиглэсэн болохоор тэр кейсүүд маань одоо би амгандаа л практиктэй холбол хүмүүст илүү ойлгомжтой болов гэж ярьдаг. Тэгэхээр сэтгэл зүйн эрүүл мэнд ерөөсө хүний сэтгэл санаа доктортой байх нь тэр хүүхэд ажралтай амьдрах, тэр хүүхэд онц сурах бүх юм нь одоо бүрэлдэхтэй. Тэгэхгүй нэг сэтгэл зүй төгшүүртэй, тайван биш, стресстэй байгаа үед хүүхэд хизээш таны тэр хүсэж байгаа одоо сайн сурагч, сайн хүүхдийг үзүүлэх боломжгүй. Хүүхэд стресстэй үедээ нөгөө нэг хэлдэг хаалга савах, цүнхээ чулуудах, бахирах үйлдэлүүдийн ийм үйлдэл хийж нэгвэл таны хүүхдийн сэтгэл зүйн одоо тайван биш байна, хэцүү байна, та мэдрэмжийг нь ойлгох гэсэн дохио. Тэгэхээр эхлээд агуу гоё тийм хүүхдийн сэтгэл санаа хэдий чинээ тайван байна, төдий чинээ л таны хүсэж байгаа сайн хүүхэд чинь байна. Тэнгүүд ингээд сэтгэл зүйн зөвлөгөөнд ирэнгүүт одоо ингээд яалтчгүй нойр булчирхаач юм уу ямар нэг эд хэрэгтэн өвдөхөөр
хүн амар хурдан имлэгтэр очиод ажлаасаа чөлөө авч агаад ч юм ингээ очдөг. Сэтгэл зүйч нөгөө нэг нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй болохоор айгу барьцгүй зүйл нэг талаараа тэнгүүд хойшлуулаад идэг. За нэг 7 хоногийн дараа цалин бухаар очиж идэж юм. Аль эсвэл юу гэдгийг одоо манай хүүхдүүдээс тэдэн цагийн хооронд хичээлтэй байгаа учраас хичээлийн бус цагаар нь очимоор. Ингээ сэтгэл зүйн зөвлөгөөнд ирж одоо цаг авах гэж байгаа болохоор яаж ин чөлөө цагаар хийгээд идэг. Тэнд шүд өвдөжэвэл хичээлээс нь багштай нэрж байгаа чөлөө аваа шууд очиждаг. Тэнгүүд сэтгэл зүйн маань яг тэр шүд өвдөж байгаа процесс өөр юу гэдгийг энэ гарнаас нь цус гараад өвдөлт өгж байгаа процесстэй яг адилхан. Нүдэнд харагдаж байгаа юмнууд эцэг их бол бүтэн өдрийн чөлөө аваад ч юм уу эсвэл 2-3 цагийн чөлөө аваад шууд авах болчихдог. Сэтгэл зүйдэр нь бол хичээлийн тасруулаагүй байна. Чөлөө цагаар нь очимоор байна гэдэг хандлага маань өөрөөр хэлэх юм бол хүүхдийн сэтгэл зүйг адилхан яг энэ шигээ адилхан одоо нэг мэдэрч тайван ач холбогдол өгөөрэй л гэж одоо уриалмаар байна. Баярлалаа. Нэрэл тиймдээ бид нэр одоо нүдэнд харагддаг зүйл дээр л болохоо ажиллаа л гэдэг. Тэнгүү сэтгэлийг ч гэсэндээ биетээ одоо дүүц зүйлхүүцээр анхаарал одоо хандуулж зориулалт гаргадаг байгаасай гэж зөвсмээр байна. Тэгэхээр хонгор зүйл сэтгэл судлаачтай маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч подкаст маань оролцсон танд баярлалаа. Тэгээд ажилт нь хүмүүсийн сэтгэлийн одоо дотоод ертөнц рүү аялж байгаа дээр аялалт нь амжилт төсөй гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд бүгдээрээ л энэ салбарт хичээж авч байгаа. Манай салбар Монголын зах зээлд хөгжих гэж чадах чинээгээр хичээж авч байгаа. Тэгэхээр ингээд энэ салбартаа өөрийнхөө зүгээс тэ чадах чинээгээр ингээ яриа өгөөд хүмүүс жоохон ч гэсэн хэрэгтэй мэдээлэл болж чадсан болов уу гэж бодож байна. Тэгээд баярлалаа бас урьсанд. Баярлалаа. Тэгэхээр эцэг эхчүүдээ сонсогчдоо төр амьсгалаа аваад хойш суугаад ажиллаад тэгээд одоо үйл явцаа моменто хамтдаа мэдрээд үзье гэж хэлмээр байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Хүүхдүүдээ хэмээгэнтэй харьцуулаад байгаа маань өөрөө нөгөө амьдралын туршлага хуримтлагдах гэдэг зүйлийг хаагаад боогоод байгаа юм шиг санагдаж байна л да. Яг зөв харьцуулж байна гэдэг чинь ерөөсөө чи чадахгүй штэ л гэсэн мессежийг ерөөсөө өгöd байгаа байхгүй. Эцэг эхчүүд маань өөрийнхөө сэтгэл зүг одоо яаж дэмжих хэрэгтэй болов. Тэгэхээр тухайн хүнээс төвчээр гэдэг зүйлийг нэлээдгүй шаардна. Сэтгэлийн тэнхээдээ хүн гэж яг хэн бэ гэдэг тэрийг тодруулах зүйлийг үзэгчтэй хаваалцвал ямарваа асуудал тулгархад ямарваа бэрхшээл тохиолдоход тэрийг хэрхэн даван туулж чадаж байна вэ гэдгээр тэр хүн хэр сэтгэлийн хаттай юм бэ? Сэтгэлийн хат өндөртэй хүн юм уу эсвэл сул байгаа мó гэдгийг нь бас мэдэх боломжтой. Аз жаргал гэж одоо яг юу юм бэ? Аз жаргалтай байна гэдгийг одоо юугаар тодорхойлж болох вэ? Бидний сэтгэл санаанд ямар нэгэн санаа зовних зүйл байхгүй. За сэтгэл бүрэн дүүрэн байх, амьдрал маань дутагдах зүйл байхгүй, хүрээ гэсэн зорилгодоо хүрсэн байдал гээд яг аз жаргал мэдэрч байгаа тэр бүрэн дүүрэн байдлыг л аз жаргал гэж томьёолоод байна. Сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахад тань туслах зорилготой Тархины халаас подкаст нэвтрүүлгийг Пүрэв гарагийн 19 цагт Химнэл радио 91.7-оор хүлээн авч сонсоорой.